Монголын ууц тавч. Ванхан сонсно. Ирээд иргэнийг дороо туулж зүг хувааж ав. Сүлдтэй овгийн таха баатрын зарц болгож 100 зүрхнийг өгөв. Бас Ван хааны дуужахаа хамбууд 2 охин байсны эгч Ибагийг Чингис хаан өрөөн авч дүү сорхох таныг хөвөн толойд өгөв. Иймийн тул жахаа хамбын харьяат өмчин иргэнийг халдаж авсангүй. Харин жахаа хамбыг тэрэгний нөгөө харал мэт надад тус болж яв гэж сойрхож өршөв. Бас Чингис хаан Ван хааны суудаг алтан асар хэрэгэлдэг алтан завья аяга ба асарч явсан ард сэлт Вангийн хажууд бараа болгож хэрээд цөмийг бадаа хишиглэг хоёрт олгож ховидаан зарцалж хундгаан бариулж хоромсоон зүүлгэж ургийн урагт хүртэл удтал дархлан жарах тугай. Та хоёр алалдах дайнд явж авсан олзоон цөмийг аминдаа ашиглаж байх тун. Ан авд явж алсан гөрөөсөө цөмийг ховидаа хэрэглэж байх тун. Гэд Чингис хаан бас зарлиг болров. Бадаа хэшиглэг хоёр миний амийг аварч тус хүргэсний тул мөнх тэнгэртээ вэгдэж хэрээд улсыг дороотуулж өндөр суйранд хүрвэ. Одоо ба ирээдүйд ургийн ураг хүртэл миний суйрыг залгамжлагчд энэ хоёрын хүргэсэн тусыг үрд санаж явдгаа гэж зарлиг болов. Хэрээд улсыг эзэлж хүнд дутаалгүй хэсэглэж хувааж авав. Түмэн түбэг нэг номготгож түүнийг бүрнэн тасчиж түгэн хувааж өрхөв. Олон дунгайдыг дарж орой болохын өмнө огтчин хувааж ав. Цус урсгах дуртай цууд зүрхийн овгийг цугийг хувааж эзлэв. Хэрээд иргэнийг сөнөөж тэр өвөл авжаа хөдгөр гэдэг газар өвөлжив. Ван хаан Сэнгүм хоёр дутааж гараад Дэдэг сахлын Нэхэн ус гэдэг газар Ван хаан ангаж усан дээр очиод 8-ны харуулын 29 бичиг гэгч хүнтэй тохиолдов. 29 бичид Ван хаан бэ Ван хаан мөн гэж хэлсэн боловч тэр таньсангүй ба үнэмшсэнгүй Ван хааныг барьж аваад алжээ. Сэнгүм Дэдэг сахлын Нэхэн усан дээр очилгүй тойрон гарч цөл газар ус ирж явтал хэсэг хулан ялаархан зогсож байхыг үзээд Сэнгүм мориноос бууж морио агтж хөхөчүүд бариулаад хуланг мирааж одов. Сэнгүм агтж хөхөчүүгийн эхнэр гурвал явсан ажээ. Гэтэл агтж хөхөчүү Сэнгүмийн морийг хөдлөөд гэдрэг буцан хатирвал түүний им өгөөлрөв. Алтат нэг өмсөхөд амтт нэг идэхэд амраг хөхөчүү минь гэж хайрлаж асран санаж билээ. Харин одоо чи хан Сэнгүмийг орхиж хайж дутаах буюу гэж хоцрохыг завттал хөхчүү өгөөлрөв. Чи Сэнгүмийн эхнэр болох гэвэл эмн өгөөлрөв. Чи намайг нохоо мэд ичгүүргүй амтан гэх буюу чи алтан хундгыг нь орхи тугай ядахта ус уух савтаа үлдэг гэвэл хөхөчөө алтан хундгыг нь хойш хаяад хатрин одов. Агтж хөхөчөө буцаж ирээд Чингис хаанд очиж Сэнгүмийг тийхүү цөлд явган хаяад ирэв гэж ярилцсан үгээ бүрнэн айлтгавал Чингис хаан зарлиг болров. Гагцхүү эмийн намыг өршөөй. Нөгөө агтж хөхчүү хан эзнээ хайж ирсэн хараахан итгэж болохгүй хүн гэж завчиж алав. Сэнгүм ашиг балгасыг дайрж төвд оронд сууж байсан боловч нутгийн ардад хавчигдаж дутааж гараад Кашгарт ирэв. Тентхийн ноён кэлж Сэнгүмийг барьж алсан ба эхнэр хүүхдийг Чингис хаанд хүргэж өгөв гэдэг үг байдаг. 8-ны Таян хааны их Гүрбэсү өгөөлрөв. Ван хаан эртний хан билээ. Толгойг нь авчрах тун хэрв мөн бол бид тахи гэж 29 бичид илчилгэн. Ван хааны толгойг огтолж авчруулбал чухам мөн тул цагаан олбог дээр оршуулж идэ шүүс өргөн бэрээдэ бэрлүүлж хуур дуулж идэ шүүс тавьж хундаг өргүүлж тахив. Тэгэж дахиж байтал тэр толгой инээс нь динэв гэж Таян хаан хэлэгнэж хэмхчин гიშгэлүүлв. Үүнд хүгсэв савраг өгөөлрөв. Үгсэн хааны толгойг огтолж авчираад хэмхчин хайж яаж зохихов? Манайхны нохоо муухайгаар өлөн хуцах болов. Урд энэ нь ча бэлэг хааны хэлсэн. Эр намайг өтөлсөн хойно эхнэрийн минь залуу байхад эрэгт тэнгэрийн элбэрлэр энэ Таян төрсөн билээ. Торлог гоо биетэй торомгор бор хүү минь ард дор долноо асран захирч чадах болов уу?
гэж байсан бэлээ. Одоо хар нохоо муу ёроор хуцах болов, хатан гүрбэсүү хамаг хэргийг мэдэх болов, хан тайн чи халшрах зөөлөн хүн байна. Ангөрөө хийхээсөөр мэдэх эрдэм чадалгүй ажээ гэвэл Таян хаан өгөөлрөв. Дорн зүгийн цөөн Монгол омогдоод байх болов. Эртний сурвалжид Ван хааныг элдвэр айлган дутаалгаж энэ саяхан өхөөлөв. Тэгээд бүгдийг эзлэн хаан болох санаатай юу? Тэнгэрийг улам гэгэн гэрэлтэй болгохын тулд нар сар 2 байдаг биз. Гэтэл газар дээр 2 хам байж яаж болно? Газар дээр юуны тул 2 хам байх хэрэгтэй. Одоо тэр хэдэн Монголыг эзэлж авчиръя гэжээ. Түүнд их гүрбэсүн өгөөлрөв. Юу хийн? Тэдний монголчууд ханхлах муу үнэртэй хар муухай хувцастай тул авчирч юу хийн? Холхон байвал дээр бий. Гагцхүү шилдэг сайн охид брэдийн авчраад гар хөлийн угаалгавал үнэ хон саалгаж болох юм гэвэл Таян хаан өгөөлрөв. Тэд ямар боловч хамаагүй бид Монголд очиж хормсох саадын хураан авчиръя гэжээ. Эдгээр үгийг сонсоод Хөгсөв Сабраг Баатар өгөөлрөв. Та хэтэрхий их үг хэлж байна. Аяа, торлог хам нь ингэж болох буюу болох түн гэж Хөгсөв Сабраг хэдийгээр ятгавч үгийг сонссонгүй. Торбиташ нэрт элчийг Онгууд аймгийн Алаахуш дигит хурыдэд томилон явуулж хэлүүлсэн нь. Энэ дорн зүгийн цөөн Монгол омогдох болов. Чи баруун гар болж морд. Би эндээс хамсаж хоёулаа тэр хэдэн Монголын хормсхийг булаан авъя гэж илгээжээ. Тэр үгэнд Алаахуш дигит хурый өгөөлрөв. Би чиний баруун гар болж чадахгүй гэж явуулаад юу хунаа нэрт элчэн зарж Чингис хаанд хэлүүлсэн нь. 8-ны Таян хаан чиний хормсхийг булааж авъя. Намайг баруун гар бол гэсэнд би зөвшөөрөв. Одоо би чамайг болгоомжил тугай гэж энэ учрыг мэдэж илгээв. Дайсанд чи хормсгон автуу за гэж илгээжээ. Тэр цагт Чингис хаан Тэмэнхэр гэдэг газар ан хийж байсан ба Түлхэн Чэвд гэдэг газар хомрон агнаж байхад Алаахуш дигит хурын явуулсан элч юу хунаа нэрж хэл хүргэв. Энэ мэдээг сонсоод мөн авийн газар яах вэ гэж зөвлөлдвөл олон хүн өгөөлрөв. Бидний агт туранхаа байна. Одоо яах ч аргагүй. Намар агтаа таргалсан хойно байлтыг гэвэл отчгон ноён өгөөлрөв. Агтыг туранхаа гэж шалтгаацж яаж болно? Миний морд тарган байна. Ийм мэдээг сонсоод зүгээр сууж болох уу? Нэгэнт ийм мэдээ сонссон тул даруй байлдаар мордъё. Хөдлөлгүй сууж байгаад Таян хаанд автагдвал энэ газар монголчууд Таян хаанд эзлэгдсэн гэх муу нэр үлдэх биш үү? Байлдсны хойно тэд дээлэх, бид дээлэх алин болохыг гагцхүү мөнх тэнгэр мэднэ гэв. Бэлгүйтэй ноён өгөөлрөв. Амьд яваа байтал алтан хормсгоон алдвал амьд явсны хэрэг юу? Ном сумаан барьсаар саадаг хормсгоон дэрэлсээр ясаа хээр орхихоос эрхэм сайн өхөл эр хүнд байх буюу. 18 улс агуу их нутагта ард иргэн олонтой адуу мал баялагтай гэж их сүр бадруулан ийм үг хэлж байна. Харин энэ далимд халдаж бид очивол нутаг усыг эзэлж ном сумыг булаахад бэрхгүй. Одоо бид довтлон очивол олон адууга хурааж амжихгүй. Орхиод дутаах нь магадгүй биш үү? Орд гэрэн ачиж чадахгүй хаяад залах нь лавтай биш үү? Олон харьяат ард нь ой тайгад шургалж осолтон самуурах биш. Одоо ийм үгийг сонссоор байж огт зүгээр өнгөрүүлж болохгүй. Олон даяар байлдаар мордъё гэв. Бэлгүйтэй ноёны энэ үгийг Чингис хаан зөвшөөрч аваас буугаад Абжаа хөдргээс нүүж халах голын орнугын хилтгий хад гэдэг газар очиж буугаад цэрэг ардаа бүртгэн тоолов. Чингис хаан цэргэн хуваарлаж 1000-ны ноён, 100-ны ноён, 10-ны ноён ба тэргүүлэн захирах их черби нарыг томилов. Додоо черби, доголхуу черби, өөлөн черби, толуун черби, бучраан черби, сүүхэтүү черби энэ 6 черби төшмөлийг тэнд томилов. Сэргүүд 10, 100 мянган болгон хуваарлаж дуусаад бас 80 хэвтүүл шөний манаач, 70 торгууд, торгон цэрэг, хишигтэн ээлжин харгалзагч нарыг тусгайлан томилж үүнд 1000-ны ноёд, 100-ны ноёдын хөвүүд дүү нар ба сул ардын хөвүүд дүү нарын дотроос эрдэм чадалтай бие балдар сайтайг нь ялгаж оруулав. Чингис хаан тэнд архай хасрыг өршөөн дотнолж 1000 сайн баатрыг шилж авдгаа. Байлдах өдөр өмнө минь явж байлттугай.
Ерийн өдөр миний шадар хишгтэн болж явдгай гэж зарлиг болов. Бас далан торгуудыг өөлөн черби ахалж явдгай. Худус халчинтай зөвлөж явдгай гэв. Бас Чингис хаан зарлиг болров. Хорчин торгууд хишгтэн буурч хаалгач агтч нар өдөр бүр хишиглэн сэргийлэн хамгаалах ажлыг гүйцэтгэж байгаад уг үүргээ нар шинхийн урд Хэвтүүлийн хүмүүсд шилжүүлж өөрсдөө агтанд гарч хонтугай. Хэвтүүлийн хүмүүс шөнө ээлжээр үүдэнд зогсож гэрийг тойрч манаж байтугай. Хорчин торгууд биднийг өглөөний хоол идмэх зэрж Хэвтүүлийн хүмүүсээс үүрэг хүлээн авч урд ёсоор суурин эзэлж харгалзаж сахиж явдгай. 3 өдөр 3 шөнө жасаалан явж дуусаад 3 шөнө амарч хонтугай. Хорчин нар Хэвтүүлийн үүргийг гүйцэтгэж сольж явдгай гэж зарлиг болов. Тэгээд эцэргүүдээ мянгаар нь хуваарлж дуусаад Черби ноёдыг томилж 80 Хэвтүүл 70 торгууд хишгтэн нарыг томилж архай хасрыг шилдэг баатруудын дарга болгож халах голын ор нугын хэлтгий хад гэдэг газраас 8 улстай байлдахаар мордов. Тэр цагт мэрэгдийн тогтоо Хрээд аймгийн ноёдын нэгэн бөгөөд дутааж ирсэн Алентаж хутаг бэхээр толгойлуулсан ойр даймаг Жажирдаа өвгийн Жамуха 4 татар хатхин Салжууд аймагуд цөм 8-тай нэгдсэн байжээ. 1204 оны хулган жилийн зуны тэргүүн сарын 16-ны улаан тэргэл өдөр тугаа дахиж мордоод Зэв Ховила хоёрыг хэрлэн өд тагнуул болгож явуулав. Тэр хоёр явж сайр хэрт хурч Ханхар хааны эхэн дээр байсан 8-ны харуултай очров. Тэд харилцан тулалцаж байгаад 8-ны харуулд манай харуул эмээлтэй эцэнхээс саарл морийг автжээ. 8-ны харуул тэр морийг барьж аваад Монголын агт Туранхай ажиг гэлдэв. Манай их цэрэг сайр хэрт хурч буугаад одоо яах вэ гэж хэлэлцэхэд Додой Черби Чингис хаанд дурдхан айлтгсан. Бидний цэрэг цөөн бөгөөд замд чилж ядрав. Иймийн тул энд баахан саатаж агтаан цадхыг. Сайр хэрийг дэлхэн бууж амьд хүн тутам эрбүр шүн 5 анги гал түлж галаар сүр бадруулъя. 8 нар олон гин. Гэвч тэдний хан нь гэрээс гарч үзээгүй тань хүн гин. Бид галаар сүрдүүлэн тэднийг гөлрүүлж байх завсар бидний агт цадах биз. Агта амарч цадмагц 8-ны харуулыг дайрч гол хүчинд нь хүртэл хөөж оруулаад тэдний самгардах самбаанд байлдан орвол болох уу гэж дуртадгавал энэ үгийг зөвшөөрч Чингис хаан зарлиг болров. Тийм бол галуудыг түлхтэн гэж цэргүүдэд тушаал тунхаглав. Цэргүүдээс хайр хэрд тарж буугаад амьд хүмбэр 5 анги гал төлөв. 8-ны харуул Ханхар хааны тэргүүнээс шөнө олон галыг үзэж Монгол цөөн гисэн биш билүү? Одноос олон гал ноцож байна гэж Таян хаанд өнөөх барьсан мó эмээлтэй саарл морийг хөргүүлв. Бас Таян хаанд мэдүүлсэн нь Монголын цэргүүд сайр хэрийг дүүртэл бууж өдөр бүр ундрах ус шиг нэмэн ирж байх бололтой. Одноос олон гал ноцож байна. Өдөр өндөр ууланд гарч байдаг болов шөн талд од мэт олон гал ноцоож байна гэж илгээв. Харуулын энэ хэл ирэхэд Таян хаан хангаан хачир усанд байв. Таян хаан энэ хэлийг аваад хүчлэг хан хөвөнтэй хэлж илгээрэв. Монголын агт Туранхай аж одноос олон гал ноцож байна гин Монгол олон аж. Одоо бид хармуусаа Монголд хатгалдаж нэгэн тэгэлбэл хагцхад бэрх болно. Хацрыг ядалж байвч харсан нүдэн цавчдаггүй, хар цусаан урсгаж байвч харж огт буцдаггүй. Хатуужил ихт Монголд хамаагүй байлдаж болохгүй. Одоо Монголын агт Туранхай байна. Бид улсаа алтаа давуулан хөдөлгөж, цэргээ засцгааж, монголчуудыг өдөөн даллаж, алтайн өлгийг хүртэл нохоо хэрэл хэрж, займруулан чирэгдүүлж аваачвал бидний агт тарган тул гэдэс татран шавхарна. Монголын агт улам туран хэлэн ядрах болно. Тэр цагт бид өмнөөс нь довтлон оръё гэж илгээжээ. Тэр үгийг сонсоод Хүчлөг хаан өгөөлрөв. Таян хаан мөн аа эммэт зүрх алдаж ийм үг хэлжээ. Монголчууд хаанаас олон байх вэ? Монголын олон Жамуухыг дагаж энд бидэнд байна. Жирэмсэн эмийн шээх газраас хол яваагүй, жижиг тугалын бэлчих газраас гарч үзээгүй эм Таян зүрх алдаж энэ үгийг хэлжээ гэж эцэг Таян ханыг элдвэр дайран доромжилж элч хүнийг илгээв. Эм гэх зэрэг доромжлон хараасан энэ үгийг сонсоод Таян хан өгөөлрөв.
Хүчлэг хөвөн чиний хүчрэхэг бардах их боловч хүрэлцэн алдах цагт хүнээс урд шантрах биз. Тэр их омгоо тэр дайсанд гаргаасаа тэмцэж нэгэн тэгэлбэл зүгээр салах аргагүй гэв. Тэр үгийг сонсоод Таян хааны дараах их ноён 29 бачи өгүүлрв. Энэ анча бэлэг хан эцэг чинь адил зэргийн дайсанд араа үзүүлж яваагүй алалдах тулалдах өдөрт агтаан ухруулж үзээгүй билээ. Өнөө чи юунд маргаашийн төлөө зүрх алдана. Чиний ингэж зүрх шантрахыг мэдсэн бол чиний хатан их гүрбээсийг авчирч цэрэг захируулах билүү. Хөөрхий хөгсөв савраг баатар өтлөөд цэргийн цаад сулрав. Монголын завшаан болох биз? Бид дээлдэх болно. Торлог Таян чи ялихгүй хүн ажээ гэд хоромсгоон дэлдэж эргэж хатран одов. Түүнд Таян хаан хэлэгнэж өгөөлрөв. Өөхөх ам зовох бие бүгд нэгэн адил бизээ. Тийм бол хатгалдъя гэж хачир уснаас хөдөлж Тамир руу яваад орхныг гэтэлж нахуу гүний зүүн хормойг дайран Цахир Могод гэдэг газар хурж ирэхэд Чингис хааны харуул үзэж 8 хурж айсуу гэж хэл хөргөвөл үүнийг сонсоод Чингис хаан зарлиг болров. Олноос олон гарз гарна, цөөнөөс цөөн гарз гарна гэд эсрэг нь морилж тэдний харуулыг хөөгд сэргээ засахта харган зочлоор хатгалдаж муур байрлалаар байлдаж цүүц хатгалдаанаар цөмөрч тулъя гэлдэв. Тэгээд Чингис хаан өөрөө магнад явж хасарт гол хүчээр захируулв. Отчгон ноёноор бэлтгэл ахтыг захируулв. 8 Цахир Могодоос буцаж нахуу гүний өвөр уулын хормоо хижин байжээ. Тэгээд 8-ны харуулыг бидний харуул хөөж нахуу гүний өвөрт байгаа гол хүчинд нь хурч очвол Таян хаан үзэж 8-ны хамт байлдахаар ирсэн Жамуухаас асуурав. Тэр сүрэг хонинд орж хотонд нь хүртэл хөөж яваа чон мэт довтолж яваа ямар хүмүүс вэ гэвэл Жамух өгөөлрөв. Тэмүүжин анд минь 4 нохойг хүний махаар тэжээж гинжнээс уйж байдаг байлээ. Одоо манай харуулыг хөөж ирэхчид тэр 4 нохой биз. Ширмэн төмөр магната, шивэ хурц хэлтэй, ган төмөр зүрхтэй, гадас цүүцэн хошуутай, галзуу 4 нохой. Төмөн амтныг хядгаар төмөр гинжнээс мултарч шууд барьж идэхээр шунхаа шүлсэн савируулж айсвэ. Шүүдрээр унд хийж, шүлсээр хоол хийж, салхиар унаа хийж, саадгаар нөхөр хийж явдаг. Зэв хобила тэргүүтэй, зэлэм сүбэтэй дараатай. Тэмүүжин андын тэжээсэн тэр 4 ноход тэмүүлэн хурчэрв гэжээ. Таян хаан өгөөлрөв. Тэм бол тэр муусан амттаас хол бай гэд хойш ухарч уулууд өгсөв. Бас тэдний хойноос харайлан дүүлэн яваа хүмүүсийг үзэж Таян хаан Жамуухаас асуурав. Эрт тавьсан оног эхийн сөөхөж эргэлэн давхин наадах мэд эрчлэн өсөрч яваа энэ хэдэн хүнийг эрхэм Жамууха мэдхүү гэвэл Жамууха өгөөлрөв. Зэвсэх дэрийг айлгаж зэв тоногийг булаадаг, элд дэрийг няцааж илүү дутууг булаадаг эдэд урууд мангууд нар биз. Баатар зоригттэд байлдаан болох ойрцонд баярлан харайж явна гэжээ. Тэгээд Таян хаан өгөөлрөв. Тэм бол тэр муусанаас хол бай гэж бас ухран уулууд авирв. Бас тэдний хойноос өлссөн шуум мэд өрвөлзөн сөрвөлзөн эргчд хэмбэ гэж Таян хаан асуувал Жамууха хариу өгөөлрөв. Тэр хойноос эргч нь Тэмүүжин анд мөн байна. Хан Тэмүүжин тэр хамаг биедээ цөм шөвг хатгах зайгүй, шөрөг төмөр өмсч, зүү шивэх завсаргүй, зүүмэл хуйг өмсч, өлссөн шуум мэд өрвөлзөн сөрвөлзөн айсвэ. Ууралсан хараатай мэд ургаш дүүлэн айсвэ. 8 аймаг та нар Монголыг үзмэгц ишигний голдож үлдээхгүй ийш тийш хувааж эзлэн гэдэг байсан биш билүү? Одоо та нар үз түгэ гэв. Энэ үгийг сонсоод Таян хаан өгөөлрөв. Тийм бол энэ уулын ам өд бас авирий гэж уул өгсөж нэлээд яваад Таян хаан Жамуухаас асуув. Бас тэр хойноос нь ирж яваа нүсэр амтэн хэмбэ гэвэл Жамууха өгөөлрөв. Хүндэт өөлөн хатны хүний махаар тэжээсэн хүчит хасар гэдэг хүүн тэр мөн. 3 бухаар зүтгүүлвч гул зайхгүй хүчтэй гунжин өхрийг эдвч цадахгүй ходооттой. Хэдэн алда биедээ хэлхээ хуйг өмссөн хэрцгий догшин хасар хэн бүхнийг идэхээр айсвэ. Хоромсох саадагтай хүнийг ховх татаад залгихад хомхой тэр хасрын хоолоод тордгүйг нь
Амьд хүнийг бүхлээр авч шүүрээд залгихад аюулт тэр гайхлын аманд тайглахгүй гин. Уур нэг хурч урдах сумаан шүүрч ухсхийн харвахад уулын цаадах хүмүүс ч уул суманд оногдож ундуй сундуй үхэлгэн. Хэлнэн их хурч хийсвэр сумаан шүүрч хийн зүг харвахад хярын цаадах хүмүүс ч хяргах тэр суманд хядагдж олноор үхэцгэн. Ихэд дэлж харвал 900 алд газар харвдаг, татуу дэлж харвал 500 алд газар харвдаг. Хүнтэй адил хүн биш, хүнийг идэх мангас хүчит хасар тэр хүрчэрч явна гэвэл Таян хаан өгөөлрөв. Тэм бол өндөр ууланд хоргодъё, дээш авиртугай гэж уулууд улам авирв. Бас Таян хаан Жамуухаас асуув. Төөний хойно ирж яваа хэн бэ гэвэл Жамуух өгөөлрөв. Өөлөн эхийн отхонхөө өнөөх отчгон тэр мөн эрхэмсэг танх учраас эрт унтдаг боловч эрлэхэг зоригтой хүн отхон хөвөн учраас орой босдог боловч омог чадалтай эр. Байлдан үмэн болоход байрандан хоцордгүй баатар отчгон тэр явна гэвэл тэм бол уулын оргил дээр гарыг гэж Таян хаан хэлв. Жамуух Таян хаанд ийм үг хэлээд 8-наас хагацж Чингис хаанд хүн явуулж хэлүүлсэн. Таян хаан чамаа сайж тайгууланд шургаж оров. Ухаан алдтал айгаад тэр ууланд хоргодон авирч байна. Тэмүүжин чи хатуужж хичээ. Тэд сандран дутааж байна. Эдний царайг ажиж харахад эсэргүүцэх чадалгүй болжээ. Бид нөхдийн хамт 8-наас хагацв гэж хэлгэв. Чингис хаан наран орой болох хэрд нахуу гүний уулыг бүсэлж аваад хонов. Тэр шөнө 8-нууд буруулан дутаах гэхэд нахуу гүний уулан дээрээс халтран унаж нурсан түлэмэд бие биенээ даралцаж ясаа химгчиж үхцгээв. Маргааш нь Таян хааныг мохоож барив. Таян хаан хүнд шархацсан тул даруй өгөв. Хүчлэг хан тусгаар байсан тул цөөн хүний хамт дутааж тамир гол хурж нэгсэн цэрэгт гүйцэгдээд хөмрөө бэхлэлтийг барьж байлцсан боловч бас тэсвэрлсэнгүй цааш дутааж буйрон хан авгадан очив. 8-ны улс сэргэнийг алтан өлгөд мохоож цөмийг нь эрхэндэн оруулж авав. Жамууха баруун зүг дутав. Жамуухыг дагаж явсан Жадран, Хатигэн, Салжууд, Дөрвөн, Тайчууд хонгираад тэргүүтэй аймагуд тэнд Чингис хаанд дагаж оров. Таяны их гүр байсан хатныг Чингис хаан авчруулж өгөөлрөв. Чи Монгол хүнийг муухай үнэртэй гэдэг билүү? Чи одоо юун дээрв гэж түүнийг Чингис хаан өөрөө авлаа. Таяны аймгаас нэг хүн дутав. Хасар түүнийг амьдаар барьгэсэнд батгүйцээд амьдаар барин ирв. Үзвэл өвөрт нь нэгэн тамга бий. Хасар өгөөлрөв. Танаа олон аймагт сэрэг цөм манийг дагаж байхад чи энэ юмыг өвөрлөж хааш одно гэвэл тэр хүн өгөөлрөв. Миний бие тушаалын газар үхтэл сахин энэ тамгыг хуучин эзэндээ хүргэж өгье гэсэн бэлээ. Аз дутаж баригдав. Хасар өгөөлрөв. Чи аль овгийн хүмб ямар тушаалтай байсан б? Тэр хүн өгөөлрөв. Би язгуураас уйгар газрын хүн нэр Тата Тунга. Миний эзэн энэ тамгыг надад тушааж эдэд чи гаргах ба оруулах явдлыг надад тушаасан бэлээ. Хасар бас асуурав. Энэ тамгыг юунд хэрэглэнэ? Тата Тунга өгөөлрөв. Сайн хүнийг сонсож зарлиг бичиж явуулах альва үйлсэд хэрэглэнэ гэвэл Хасар сайшааж шудраг илбрэлт хүн гэж Тэмүүжинд мэдүүлж альва бичиг явуулахад хэрэглэхээр тэр тамгыг мөнхөө Тата Тунгад тушаав. Хасар Тата Тунгыг багш барин бичиг хууль цэргийн бодлого тэргүүтэн олон зүйл бичиг утга заалгаж удалгүй сурв. Мөн хулган жилийн намар хар талын үзүр гэдэг газар мэрэгдийн тогтоо бихтэй Чингис хаан байлдаж тогтоог дийлээд хөөж сайр хээр гэдэг газар мэрэгдийн аймаг олныг дагуулan авав. Тогтоо Худуу Чулуун 2 хөвөн ба цөөн хүнийг авч дутааж одов. Худуу Чулууны эхнэрийг Чингис хаан хөвөн өгөөдөд өгөв. Мэргэд иргэнийг эзлэхэд уус мэргэдийн тэргүүлэгч дайрвсан гэгч хүн байлдах саналгүй гэж өөрийн охин хуланг Чингис хаанд үзүүлэхээр авчирч явтал замд тохиолдсон Монгол цэрэг саатуулах тул Баридан Наяа ноёнд дайрвсан учирч өгөөлрөв. Би энэ охиноо Чингис хаанд үзүүлэхээр явж байна гэвэл Наяа ноён өгөөлрөв.
Охины чинь бид хамт аваачиж үзүүлье. Чи ганцаар одвол ийм самун цагт тохиолдсон цэргүүд чамайг хорлох ба чиний охинтой самуурах тул хоёулаа хамт очие. Чи намайг 3 хоног хүлээ гэж дуртатгаж хүлээлгэв. Тэндээс Наяа ноён дайр өсөн 2 хулныг авч Чингис хаанд хүргэв. Хулныг Наяа ноён гэртээ 3 хоног хүлээлгэснийг Чингис хаан сонсоод маш хэлэгнэж, "Чи энэ хулан ямар учиртай гэртээ хүлээлгэж байсан гэж чангад тулган асууж засаглан шийдгэх гэж байтал хулан өгөөлрөв. Надад Наяа ноёныг хэлсэн нь: "Би Чингис хааны их ноён билээ. Бид хамт хаант бараалхаж очие. Зам зуур цэргүүд самуурах болзошгүй" гэж ятгав. Хэрэв Наяа ноён учирч тусалсангүй бол бид завсрын цэрэгт баригдаж тэдний завшаан болох биш үү? Энэ Наяатай учирсан минь болов. Одоо энэ Наяа ноёноос асуухын оронд ухаан сойрхвол Тэнгэрээс заяасан эцэг эхээс төрүүлсэн мах бодий минь шалгаж үздэгвэ гэжээ. Бас Наяа ноён өгөөлрөв. "Хамаг олны эзэн хаан Чингис чамайг хайрлаж хүндлэхээс өөр хар санал надад үгүй. Хариулсаас олзулсан хацаргоо сайхан ба хатиртай сайн мордыг хаан чиний юм гэж халдалгүй харж хавиралгүй сахидаг байлээ. Үүнээс өөр сэтгэлийг үнэхээр санссан буюу үйлдсэн зүйл байвал өгөхөд надад гомдолгүй" гэжээ. Чингис хаан Хулан хатны үгийг зөвшөөрч мөн өдөр тэр даруй сорж үзвэл Хулан хатны өчсөн үг үнэн байсан тул Чингис хаан Хулан хатныг сойрхож таалав. Наяа ноёны үг бас үнэн болсон тул үнэн үгтэй шудраг хүн байна. Их үйл хэргийг тушаая гэж өршөөж сойрхов.